Өнөөдрийн ярилцлагаар мандал даатгал компанийн ерөнхийлөгч Ган Зориг оролцож байна. Ган Зориг гэх мэт санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай 2012 онд түүний тэргүүлдэг мандал даатгал компани санхүүгийн салбарын шилдэг entrepreneur компаниар шалгарсан юм. Мөн өнгөрсөн жил алдарч Стив Джобсын тухай номыг монгол хэл дээр ивэнтдгээ чиглүүлэн монголчуудад хүргэсэн ямар ч шагналаас илүү миний хувьд хамгийн гол өгөөд онцлог ажил болсон шиг санагдлаа. Мөн энэ тухайч бид Ган Зориг гэх мэт хичээнгүйлэн лавлахулнаа тэгэхээр та урилгыг хүлээн авч үзсэн баярлалаа. За их баярлалаа. Студид өрсөнд. Би буруу бодож иж магадгүй. Үнэхээр яг Монголын нийгмийг харахаар бас даатгалын салбарын ирээдүй бүрхэг байна уу да гэж харах. Яг тэгэхээр нийгэмд эрсдэл бага байх тусмаа даатгалын компаниуд маань өсөн дэвжиж өргөж ин шүү дээ тийм. Тэгэхээр яг тэр талаас нь прагматик өнцгөөс харж болно. Гэтэл нөгөө талаас энэ бол даатгалын компаниудын хийх маш их ажил байгааг харуулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрсдэл гэдэг юм өнөөдөр Монгол хүний иргэний хувьд Монголын бизнес хийж байгаа компаниудын хувьд бол ерөөсөө хэвийн зүйл болсон биш үү дээ. Тэгэхээр маш эрсдэлтэй орчинд бид амьдарч байна, ажиллаж байна. Энийг бид хэвийн зүйл мэтэр хүлээж авдаг болсон байна. Тэгэхээр ийм учраас даатгалын компаниуд бол Монгол улсын хөгжилд маш чухал үүрэг ролтой. Ер нь эрсдэлхээр монголчуудын хувьд одоо Монгол компаниуд явж байна яг юу гэсэн үг юм бэ? Тэднийг хүлээж авах одоо төвшин ямар хөө байна? Яг ерөнхийдөө эрсдлийн боловсрал бол Монгол улсын хувьд бол маш сул байна. Тэгэхээр хүн өглөө гараад гэрээсээ алхна гэдэг нь л тодорхой хэмжээнд эрсдэлтэй, тийм үү? Хүн шинээр бизнес, шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг маань л өөрөө эрсдлийг араасаа дагуулж байна. Тэгэхээр эрсдлээс айгаа суuna гэх юм бол юу ч хийхгүй сунаа гэсэн үг. Тэгэхээр урагшаага алхахдаа эрсдлээ зөв тооцох хэрэгтэй, эрсдлийг удирдах хэрэгтэй, бууруулах хэрэгтэй гэдэг ерөөсөө эрсдлийн удирдлагын энэ алтан зарчим менежмент үйлчилж явах хэрэгтэй. Монгол улсын хувьд бол би түрүү хэлсэн эрсдэл гэдэг юм бол хэв үзэгдэл болчихжээ. Эрсдлийн өндөр түвшинд бид өнөөдөр ажиллаж байна, амьдарч байна гэдэг. Энэ бол зүгээр зарим статистикуудаас жишээ дурдахад л ойлгомжтой бол. Жишээлбэл манайхта төстэй одоо тодорхой сэрүүн бүст байдаг, цөөхөн хүн амтай юм Норвег гэдэг улстай харьцуулахад манай зам тээврийн ослоор нас орж байгаа хүмүүсийн тоо 4 дахин их байх жишээ. Тэгэхээр эн чинь юг харуулж байгаа гэхээр бид Норвег гэдэг улсад бизнес хийх эсвэл амьдрахтай харьцуулахад Монгол улс бол 4 дахин илүү эрсдэлтэй байна гэж. За тэгээд эрүүл мэндийн асуудал ярина, тийм үү? За тэгээд сая намар болсон та өөрөө сайн мэдж байгаа. Барилгатай холбоотой маш олон ослууд боллоо шүү дээ. Зүгээр л хичээлээ тараал хүүхэд годомжинд тэ ямар ч гэм зэнгүүхт харж явж байгаад ингээд хариуцлагагүй үйл явдал, эрсдлийн удирдлага хангалтгүйгээс болоод одоо нас орох, гэмтэх ийм харамсалтай эмгэлэлтэй ийм тохиолдлууд болдог. Өөрөөр хэлбэл энийг байхгүй болгож болно л гэж хэлж байгаа. Байхгүй болгоход даатгалын компаниуд маш чухал үүрэгтэй. Нэг талаас нь харахаар бас нийгэмд байгаа зүйлийг зөв голдролд нь оруулахад даатгалын компаниудын үүрэг нь их юм уу гэж харлаа. Маш саяхны жишээ хэлэхэд одоо нөгөө зөв талдаа өрүүлтэй, буруу талдаа өрүүлтэй машины одоо аль нь зөв юм бэ гэдэг тал дээр нэлээх маргаан явуулж олон нийтийг бас их тэнцүү хэмжээгээр хоёр тийш нь хуваалаа шүү дээ. Одоо энийг даатгалын компаниудад жишээлбэл яг одоогийн байдлаар шийдсэн юм байна. Буруу талдаа өрүүлтэй машиныг даатгахад илүү их одоо премиум гэж ярьдаг, илүү их хэмжээний мөнгө төлж байгаа юм. Тийм байхгүй. Ерөөсөө хүн болгон ижил хураамж төлж байгаа. Илүү их эрсдэлтэй одоо авиртай хүн те согтуугаар жолоо барьчдаг, хурд хэтрүүлчдэг хүн бол эдийн засгийн шийтгэл амсах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл даатгалын хураамж нь өндөрсөх байдлаар нөгөө хүний чинь за дахиж согтуу барьж болохгүй юм байна те хурд хэтрүүлж болохгүй юм байна гэдэг тийм эдийн засгийн шийдвэрлэл хөтөлж явах хэрэгтэй. Гэтэл Монголд өнөөдөр тийм биш. Бүх хүн адилхан хураамж төлдөг. Энэ нөгөө талаасаа шудраг бус болж байгаа. За яагаад ийм байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол улсын эрсдлийн мэдээллийн бааз гэж юм байхгүй байна. Ерөөсөө ийм үүсч одоо бүрэлдэж хөгжөөгүй. Тэгэхээр энийг л одоо ямар нэг байдлаар бий болгох хэрэгтэй. Энэ яг юу гэсэн эрсдлийн мэдээллийн бааз гэдэг юм. За энэ ерөөсөө зам тээврийн осол гэлдэхэд яг юунаас болоод осол гараад байгаа юм. Улирлын ямар хэсэгт осол гараад байна. Ямар машин илүү осолд өртөөд байна те. За тухайн одоо хин нэгэн жолооч жилдээ 10 удаа осолд ордог бол яг хин гэдэг хүн тийм осолд ороод тийм одоо аюултай байдлаар машиныг жолоодод байгаа юм бэ гэдгийг гаргаж ирдэг юм мэдээллийн нэгдсэн бааз байх хэрэгтэй. За барилга дээр яг адилхан. Одоо юунаас болж осол болж байна? Яаж ийн гэдгийг анализ хийх боломжтой юм. Бүх эрсдлийн мэдээллийг нэгтгэсэн юм бааз байх хэрэгтэй. Тэгээд жишээлбэл яг онцгой байдлын ерөнхий газар гэдэг энэ бол нийгмийн эрсдлийн институт байж байна те. Цагдаагийн ерөнхий газар байж байна. Энэ бүх институтуудээр мэдээллийн бааз үүсэж явах хэрэгтэй. Үүсээд хоорондоо нэгтгэгдэж, уялдаж, хоорондоо одоо холбогдож явах хэрэгтэй. Эндээсээ гараад шийдвэр гарч явах хэрэгтэй л доо. Тэгэхээр магадгүй энэний дараа одоо эрсдлийн мэдээллийн бааз үүсэж бий болсны дараагаар зөв талдаа өрүүлтэй, буруу талдаа өрүүлтэй гэсэн асуултыг тавих хэрэгтэй байж дээ. За яг хуу ерөнхийдөө бүр наривчсан анализ бол тэндээс гарна. За яг өнөөдрийн түвшинд бол
бид ерөнхий тоонууд дээр үнэлж харахад бол яг буруу талдаа өрүүлтэй машин маань илүү эрсдэлт өртөмтгий юм гэдэг нь бол ойлгомжтой байна. Ерөнхийдөө бол. Гэхдээ бид илүү наривчлсан яг эдийн засгийн бодит үр дүнг нь тоогоор хэмжих ёстой шүү дээ. Санхүүгийн тооцоолол хийгээд энэ өнцгөөс нь харахад бол хангалттай мэдээлэл байхгүй л гэсэн үг. Ерөнхийдөө одоо даатгалын компаниуд судалгаа, урьдчилсан судалгаа, мөн давтан судалгаа хийгээд үзэхэд дүр зураг ямар хөө байдлаар гэдэг. Монголчуудын хувьд бол эрсдлээ шилжүүлэх дургу юм уу? Эсвэл одоо юу гэж гэдэг нь Монгол гэсэн эрсдлийг даах дээр сэтгэхгүй нь саадуулаад байдаг юм болоо. За ерөнхийдөө үндсэн хоёр асуудал байна. Нэгдүгээрт эрсдлийн тухай мэдлэг боловсрол маш сул ард иргэдийн бизнес эрхлэгчдийн хувьд хүртэл. Нөгөө талд нь болохоор энэ эрсдлийг багасгах хууль эрхцэн орчин гэж юм байх хэрэгтэй. Тэгэхээр анхны хууль дөнгөж сая л гарлаа штэ. Энэ жолоочийн заавал даатгалын тухай хууль гэдэг. Тэгэхээр зам дээр машин барьж байгаа хүн маань өөрөө тодорхой хэмжээнд бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд аюул учруулж болох үс ийм төвшөнд байна гэсэн үг. Машин унж явж хагаад санаандгүй болгоомжлолтой хүний машиныг мөргөөд гэмтэж болно. Тэгэхээр энийг заавал даатгуулдаг болно гэдэг нь бид ихний алхмаа хийж байна гэсэн үг. Үүнээс цаашаа одоо маш олон зүйл байна л да. Барилгын компаниудыг заавал даатгуулах, за уул уурхайн компаниудын хариуцлагын даатгал гэл ингээл явна л да. Эмчнэрийн мэргэжлийн хариуцлагын даатгал гэл. Тэгэхээр яг сүүлийн үед энэ талаар их ярьж эхэлж байгаа. Цаашаалтай хэрэг. Гэхдээ дэндүү удаан байна. Энэ дээр хууль эрхцэн орчныг яаралтай бий болгох ёстой. Ер нь эцсийн эцэст эдийн засгийн одоо асуудал маань хоёр түвшинд явж байна гэж харж байгаа би хувьдаа. Нэг талд одоо санхүүгийн капитал хоригдлын асуудал ард иргэдэв. Нөгөө талд нь эрсдэлгүй аюулгүй орчинд амьдрах, аятаа таатай орчинд амьдрах энэ асуудлыг давхар ингэж явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн хүртэл одоо манай эдийн засгчид ч гэдэг юм уу, манай эрдэмтдтэй төр засгийн зүгээс ерөнхийдөө голцоо энэ эдийн засгийн үр ашиг баялаг бий болох тал руугаа их ярьлаа. Нөгөө эрсдлийг бууруулах талаа бас жоохон орхигдуулаад байна удаа гэж ерөнхийдөө анзаарэгддэг. Ерөнхийдөө энэ маань тэгээд даатгалын тогтолцоог бол хөгжиж цаашаа өргөжчөд нэлээд саадуулж байна гэсэн. Өөр дөрөвний хэлсэн дээр хууль эрх зүйн орчин мөн одоо олон нийтийн дундх мэдлэг боловсролтой маш том саадуулж байгаа. Маш том саадуулж. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд харьцангуй жижигхэн байна. Гэтэл баруунд өнөөдөр манай банкны сектор маань 10 тэрлион төгрөгт хүрээд байна шүү дээ. Гэтэл даатгалын сектор ердөө энэ 1% нь хүрэхгүй. Ийм жижигхэн байж байгаа. Гэтэл баруунд бол банкны секторыг даатгалын сектортой харьцуулахад ерөнхийдөө ойролцоогоор 30-40% байдаг. Хэрвээ Монголын даатгалын компаниуд 30-40% буюу 3-4 тэрлион төгрөгийн одоо хөрөнгийн хэмжээнд эдийн засгийн эрхлэлт хийж исэн бол Монголын ард түмний хувьд эрсдэл хамаагүй бага, Монголын бизнесмэнүүдийн хувьд хамаагүй одоо аятай таатай орчинд бизнес явуулах боломжтой гэсэн юм логик гарч. Өөрөөр хэлбэл даатгал гэдэг маань өөрөө маш өвөрмөц бизнесийн байгууллага. Зүгээр л өөрийнхөө бизнесийг зөв хийхэд л нийгмийн асар том хариуцлагыг хийдэг юм одоо байгууллага байж байгаа. Даатгалынхаа зөв бүтээгдэхүүнийг гаргаад зөв маркетинг хийгээд эрсдлийн зөвлөгөөгөө өгөөд явхад л ерөөс ард түмний эрсдлийг бууруулдаг, маш олон хүнийг одоо нас барах, гэмтэх, хохирох тийм эрсдлүүдээс нь хамгаалж чаддаг ийм өвөрмөц бизнес байдаг. Тийм учраас энийг одоо зүгээр нэг бусад бизнестэй адилхан харах биш, стратегийн ач холбогдол өгч дэмжих ёстой гэсэн ийм л байр суурьтай байна. Ерөөсөө энэ 1 секундын алдаа гаргахад л тэр урдуур гүйжсэн хүүхэд эсвэл хажууд явж исэн машиныг мөргөж хүний эд хөрөнгө эсвэл эрүүл мэндийг хохирох болно шүү дээ. Ийм учраас заавал даатгал. Энэ дээр бас үнэхээр тийм байгаа л да, нийгмийг үнэхээр бас зөв голдролд нь оруулах гэсэн. Тэгвэл бас нэг асуудал нь юу гэхээр үнэхээр юм эрсдэлтэй нөхцөлд Монгол даатгалын компаниуд маань үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өөрсдийнхөө энэ эрсдэлтэй нөхцөлийн эрсдлээс яаж хамгаалах вэ? За, даатгалын компаниудын хувьд бол мэдээж одоо дэлхийн бусад даатгалын компаниудтай л адилхан ажиллаж байгаа. Эрсдлээ судална, харилцагчтай мэдлэг боловсрол болгоно, ингээд эрсдлийг авч байгаа. За, мэдээж компаниуд жижигхэн байгаа учраас одоо яаж явж байгаа гэхээр бас нэлээд үлэмж хэмжээний даатгалыг гадаадын давхар даатгалын компани шилжүүлж байгаа. Тэгэхээр би танаас эрсдэл аваад авсан эрсдлээ эргүүлээд өөр нэг одоо арай илүү зузаан тий төрөвчтэй нөхөрч шилжүүлж байна гэсэн. Тэгээ ер нь ихэвчлэн Лондонгийн Lloyds-ийн зах зээл гэж байгаа. Энэ бол олон улсын эрсдлийн бирж. Тэгэхээр өнөөдөр бид хөрөнгийн бирж гэдээ ярьдаг тий товарын бирж гэдээ ярьдаг. Хувьцааны зах, бондын зах гэж ярьдаг бол эрсдлийн зах зээл гэж байдаг. Энэ маань Лондонд одоо төвлөрсөн Lloyds-ийн эрсдлийн бирж байна. Тэгэхээр бид энэ дээр Монголын эрсдлийг аваачаад зардгаа гэсэн үг, цааш нь өгдөг гэсэн үг. Ийм байдлаар явж байгаа юм.
Ерөнхийд ингээд олон улсын хэмжээнд аваад үзэхлээр одоо Монгол улсын хувьд эрсдлийн газрын зураг дээр хэр зэрэг буудаг вэ? За ерөнхийдөө тал өөр өнцгөөс эрсдлүүдээсээ өөр харагдана. За жишээлбэл газар хөдлөлтийн хувьд эрсдлийн хувьд гэдэг аваад үзэх юм бол манай Монгол улс бол газар хөдлөлтийн дундаж идэвхжэлтэй бүс байж байгаа. За бидний нөгөө бидний мэдэх одоо Сичуан байна те. За Кобе байна те. Японы гэл ингээд Токио хот гэл Сендай гэл ингээд энэ бүс маань Монгол улсын хилийн ингээд урдхноор явж байгаа. Бээжингээс эхлээ явж байгаа энэ бүс маань өөрөө дэлхийн газар хөдлөлтийн маш идэвхтэй бүс. За одоо 2006 оны цунами ч гэдэг юм ингээд маш их том үйл явдлаар энэ бүсд болдог. Ингээд Монгол улсын одоо газар нутаг үндсэндээ орсон дараагийн буюу одоо дундаж идэвхтэй бүс. За тэгээ харьцангуй аюулгүй буюу одоо Оросын Сибирь тий. За Москва хот орчмын тэр бүс цаашгаа ингээд үргэлжлээд бөмбөрцгөө тойроо явдаг. Тэгэхээр Монгол улсын газар хөдлөлтөөс бол ийм. За санхүү эдийн засгийн эрсдлийн зүгээс хараад ирэхдээ бас арай өөр. Гадаадын хөрөнгө оруулагчаас харах юм бол бас эдийн засаг харьцангуй тогтворгүй төр засгийн шийдвэр нь бас байн солигдож идэг нөгөө бизнесийн орчин талаас бас эрсдэлтэй гэж харагдана. За эргүүлээд одоо гал гарах эрсдэл гэдэг юм уу төвлөрлийн эрсдэл талаас нь харах юм бол Улаанбаатар хот бол нэлээд эрсдэлтэй юм байна гэсэн дүр зураг бол бидний судалгаа шинжилгээнээс бол харагддаг. За яагаад вэ гэхээр жишээлбэл газар хөдлөх юм бол газар хөдлөлтөөс болж биш түүнээс улбалсан галын эрсдэл за нөгөө дарагдсан байгаа тусламж хэрэгтэй хүмүүст очиж тусламж үзүүлэх тэр боломж дэд үтцийн талаас нь эрсдэл яригдж байна. Тэгэхээр эрсдэл гэдэг маань одоо юу гэж ярьж байгаа вэ? Зүгээр л газар хөдлөө зогсчт юм шиг. Энэ маань даймжраад өөр эрсдлүүд рүү үсрээ явдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол энэ дэр бас нэлээд санаа зовж явдаг миний хувьд. За тодорхой хэмжээнд газар хөдлөлтийн юм уу байгалийн гамшиг эрсдэл боллоо гэхэд эрсдэл болсны дараа хохирлыг бууруулах юм арга хэмжээ үндэсний одоо disaster recovery program буюу одоо тэр үндэсний тэр гамшигыг бууруулах хөтөлбөр төлөвлөгөө гэж юм байх хэвээр дэд үтс байх хэвээр. Энэ дээр бол манайх одоо харьцангуй хангалтгүй гэж хэлж байна. Түрүүн бас та Норвегт их сайхан жишээ авч хэллээ. Ер нь одоо аль улсын даатгалын тогтолцоог бид нар яг Монгол улстай илүү их дөхөн хэмжээнд авч хэрэглэх ёстой. Аль улсын зохицуулт нь илүү амьд хүндээ ойрхон байдгийг. За тэгэхээр хамгийн анх бол даатгал маань Лондонд те Англид үүссэн. За ингээд Америкт бол бас маш сонгодог утгаараа хөгжсөн. Тэгэхээр Америк Английн системийг ерөөдөө харьцуулж энэ хоёр улсаас бол жишээ авч одоо бид нар Монголын даатгалын компаниуд бол хөгжиж байна. За түрүүн би хэлсэн Лондонд бол эрсдлийн бирж маань дэлхийн бирж маань төвлөрөө байж байна. За Америкт бол бас тэр эрсдлийг хүн амын аятаа таатай эрсдэлгүй амьдрах орчин бүрдүүлэх гэдэг талаас бол үнэхээр далаацтай ажлууд идэг. Жишээлбэл Америкийн даатгалын компаниудын байгуулсан одоо автомашины одоо traffic insurance association гэдэг байж байгаа тийм. Тэгэхээр автомашины даатгалын холбоо байна. Энэ холбоо маань юу хийдэг вэ гэхээр Америкийн хурдны зам дээр гарч байгаа ослыг бууруулахын тулд эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийгээд ерөөсө бууруулах шууд бодлогын зөвлөмж баримтчийг гаргаж идэг. Жишээлбэл одоо тань сонирхолтой санагдчих магадгүй энэ нөгөө аюулгүй бүс гэд байж байгаа. Машин болгонд одоо байдаг. Энэ бүс бол ерөөсө анхандаа үүсэл санаа нь энэ холбооноос үүдэлтэй. Тэгэхээр даатгалын компани гэдэг маань өөрөө би түрүү хэлсэн маш өвөрмөц бизнесээ гэдэг. Тэгэхээр би даатгалын компанийн хувьд хүмүүсийн эрсдлийг авчгаар миний бизнес хэзээ ашигтай болох вэ гэхээр хүмүүс эрсдэл багатай нөхцөлд амьдарч ажиллаж ивэл тэр маань хангагддаг. Тэгэхээр даатгалын компани юу хийх ёстой вэ? Юу хийдэг вэ гэхээр ерөөсөө эрсдлийг бууруулахын тулд одоо яах вэ? Яавал хүмүүс ослоор бага нас урддаг байх вэ? Яавал барилгын одоо барилга барьж байгаа үйл ажиллагаа одоо эргэн тойрны орчиндөө хор хохирлгүй байх уу гэдгийг судлаад зөвлөмж өгөөд шахалт тавиад ажиллаад байдаг. Тийм учраас хэрвээ аль нэг компани, барилгын компани ч юм уу, уул уурхайн компани ч юм эсвэл худалдааны компани даатгуулсан байвал даатгалын компани менежер маань очиод шахна. Яагаад гэвэл би тэр хүний эрсдлийг авч учраас. Та дэндүү эрсдэлтэй ажиллаад байна. Та болохгүй. Хөдөлмөр аюулгүй ажиллагааныхаа дүрмийг сахиж мөрдөө. Тэгэд бүр төлөөлөл удирдах зөвлөл хувь нийлүүлэгчд нь одоо албан бичиг захиа зөвлөмж танаа энэ гүйцэтгэх удирдлагч маш эрсдэлтэй ажиллаж байна. Ингээд цаашдаа ажиллах юм бол одоо иргэдэд их хохирол учруулад дампуурж болно. Тэгэхээр даатгал гэдэг маань бас ийм сонин нийгмийн эрсдэл учрахаас өмнө зөв голдролд нь оруулж зөв голдролд нь оруулдаг ийм бизнес. Тийм учраас Монголын даатгалын компаниуд томрох хэрэгтэй. Энэ дэр бас нэг тэр сэдвэр яг хэрэгэд орцоор зөв нэг сонирхолтой зүйл нэхлээр сая та бас дурдлаа Америк нэгдсэн улсад суудлын даруулгыг хийх хэсэг талаар маш олон
жил хүлээгдэжсэн. Нэг шалтгаан нь юу гэхээр нөгөө одоо суудлын даруулга зүүх эсэх нь бидний эрх гэж үзснээс болоод маш олон мужид бас хүлээгдсэн шүү дээ. Одоо манай сая хамгийн сүүлд их яригдж байгаа шүү. Нөгөө дампуурх эрхээ монголчуудад өөрсдөө нөгч гэж. Кирэгийн төрийн оролцоо байх эсэх ёстой асуудал нь энэ дээр давхар яригдж явж байгаа шиг байна л да. Одоо даатгалын анх жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгалын одоо нэг хэлбэр болгож оруулахад жолооч нар бол эхэндээ дургуул байсан баг. Эхэндээ дургуул байсан. Гэтэл хариуцлага гэдэг юм маань өөрөө ардчилсан нийгэмд нэгдүгээр тавигддаг. Эхлээ хариуцлага, дараа нь эрхийн асуудал ирдэг. Тэгэхээр хүн нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэхээр нийгмийн өмнө хүн бусад хүмүүсийг хохирохгүй байх л тийм хариуцлага хүлээнэ. Тэгэхээр энэ хариуцлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой бол хууль журам гарч байгаа. Эрхийн асуудлыг бол мэдээж төр зохицуулж болохгүй. Тэрийг бол ойлгож байна. Одоо улаан машин унжлахгүй, цэнхрийг унаа гэж бол мэдээж хэлж болохгүй нь ойлгомжтой. Гэтэл нэгэнт та машин бариад зам дээр гарсан бол та өөрөө тодорхой хэмжээнд нийгэмд аюул учруулах төвшөнд хүрлэе л гэсэн үг. Анхаарал болгоомж алдаж болно, тий? Тодорхой хэмжээнд одоо юу гэдэг чинь согтуур хундааны ч юм уу, эмний ч юм уу нөлөөнд автсан байж болно. Янз бүрийн тохиолдол байж болно. Ингээд ерөөсөл энэ нэг секундын алдаа гарахад тэр урдуур гүйжсэн хүүхэд эсвэл хажууд явж исэн машиныг мөргөж хүний эд хөрөнгө эсвэл эрүүл мэндийг охирох боломжтой. Ийм учраас заавал даатгуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ардчлалын зарчимтай бол одоо бүр нийцэж байна гэж ойлгож байна. My word is my bond гэж хэлдэг байдаг. Өөрөөр хэлбэл би заа гэсэн бол заа. Заа гэвэл яг үг гэдэг шиг тийм. Үгүй гэсэн бол үгүй. Та түрүүн бас бизнесийн орчны эрсдлийн талаар ярьлаа. Гэхдээ Монгол улсын хувьд бас яг энэ эрсдлээ хэмжээд үзэхлээр хэр зэрэг байна? За, ерөнхийдөө эрсдэл гэж юу юм бэ гэхээр ерөөс тодорхойгүй байдал хэдий чиний их байгаагаас л харагдана. Зөвхөн би энгийн жишээ хэлье л да. Жишээлбэл манад одоо чинь валютын ханш байна. Доллар төгрөгийн ханш гэж бид ярьдаг. За яг зарим компаниуд бол энэтэй огт хамааралгүй бизнес хийдэг. Гэтэл одоо худалдааны байгууллагууд эсвэл импортоор одоо түүхий идэ татдаг бизнесүүдийн хувьд энэ маань маш том асуудал болоод ирж байгаа. Доллар төгрөгийн ханш маш их савлгаатай байвал энэ бол эрсдэл. Та өнөөдөр долларыг тэд болно гэж бодсон байж огт эсрэгээр хөдөлж юм бол танай бизнес шууд алдагдал болж орж ирнэ. Ийм учраас зүгээр энэгээр жишээ аваад үзэхэд манай дээр маш олон эрсдлийн зүйлсээр тодорхойгүй байдал их байна. Их хэмжээний савлгаа байна. Тэгэхээр энийг л удирдах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид бас их нэлээд шүүмжлэнгүү хандж байгаа л да үзэл бодлыг эрхэлж тэдний эрхэлтэй. Гэхдээ одоо юу гэж Монголын тогтворгүй байдлаас болж маш их эрсдэл үүсэж байна гэдэг. Яг нэг талаар бол ойлгонгүй хандж болно. Гэхдээ бас нэг ойлгож харах хэрэгтэй бол Монгол улсын өөрсдийнх нь бас яг эрх нь хаана явж явах хэрэгтэй гэдэг асуудал. Нэг ёсондоо одоо нөгөө 90-ад оны үеийн дуулууртай сонсогчоос одоо 2000 оны сүүлийн үеийн одоо хариуцлагатай тоглогч болох энэхүү завсрын хугацааг бас гадныхын тэр болгон ойлгохгүй нэг санагддаг. За, миний бодлоор яг би бас олон тооны гадны хөрөнгө оруулагчтай ажиллаж те одоо гадаадын зах зээл дээрээс Монголд үр ашигтай төслүүд рүү хөрөнгө татах чиглэлээр бас ажилласан. Тэгээ эндээс ерөнхийдөө юу гэж хардаг вэ гэхээр мэдээж хөрөнгө оруулагч нар янз янзын сонирхолтой улсууд ирдэг. За, ерөнхийдөө эдгээр мэдээж дэлхийд дээр бас 200 гаруй хөрөнгө оруулагчаар ийм бүс байна. За, Монгол руу бас хүрээд ирж байгаа тэр тодорхой хэмжээний эрсдэл аваад ирж байгаа тэр зоргийг бид үнэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл заавал Монголд хөрөнгөө барьж авчирч одоо алдах тийм албагүй. Өөр зөндөл улсад очиод мөнгөө хийж болно. Тэгэхээр Монголд ирж байгаа нэг юм асуудал байгаа. Тэгэд бид нэг заагийг харах хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Өөрөөр хэлбэл бид хэрвээ гэрээ байгуулчихвал гэрээгээ хүндэтгэх хэрэгтэй. Гэрээ байгуулах явцад бол бид нар юу ч гэж ярьж байна. Бид нар одоо аль болох өөрсөндөө ашигтай л хийх гэж байна. Гадны хөрөнгө оруулагчийн хувьд ч гэсэн адилхан. Тэгэхээр би ингээд гадаадын нэлээд олон тооны хөрөнгө оруулагчтай ажиллаад харж хахад ерөөсөө ямар юм нөхдүүд эмзэгэлдэг вэ гэхээр гэрээ байгуулчаад тохиролцоод тэгээд тэрнийхээ дараа нь одоо буцах боллоо гэдэг ийм зам бол бас манай бизнес эрхлэгч нарт ч тэр төрийн байгуулалтын хувьд ч тэр зарим тал дээр ингээ анзаарэгдэж байдаг. Тэгээ миний хувьд би өөрөө дилерээр ажиллаж исэн хүмүүсээ my word is my bond гэж хэлдэг байдаг. Өөрөөр хэлбэл би заа гэсэн бол заа. Заа гэвэл яг үг гэдэг шиг тийм. Үгүй гэсэн бол үгүй. Тэгэхээр та бид хоёр одоо арилжаа хийж байгаа тохиролцоо хийгээд заа гэж тохирчоод хоёлаа эргээд өөр юм хийгээ явчихна.
Тэгчээд хэсэг хугацааны дараа эргэж ирээд яасан бэ гэхэд би болчлоо хөө гэх юм бол энэ маань өөрөө ардталтай эдийн засгийн болон сэтгэл санааны маш том хохирлыг дагуулж идэг. Тийм учраас тохиролцоо хийх хүртэл бид өөрийнхөө эрх шиг одоо 100% тавина. Тохиролцоо хийсний дараа тохиролцоо хөндлөж үзэх хэрэгтэй. Тохиролцоо буруу хийгдсэн байж болно анханасаа. Анханасаа алдагдaltaй хийсэн байж болно. Ингэх юм бол энийг зөв тавьдаг журмаар нь тавиал шийдэх хэрэгтэй. Одоо би танд хүсэлт гаргаж болно шүү дээ. Энэ жоохон буруу хэлцэл болчихжээ. Энийг нэг харж үзээч. Мэдээж та бид хоёр урт хугацаанд хамтарч ажиллах гэж байгаа түншүүдийн хувьд бол мэдээж та энийг харах нь тодорхой. Тэгээ иймэрхүү байдлууд дээр зүгээр жижигхэн процедурын алдаанууд байд юм болов Монголын бизнес эрхлэгчдийн хувьд ч гэдэг юм уу те ийм байд юм болов гэж хардаг. Монгол улсад одоо хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг та ер нь хэрхэн дүгнэж байна? Гадныхны шүүмжлээд байгаа шиг үнэхээр тэгж ажиж байна. Жишээлбэл одоо шинээр одоо энэ батлагдах гээд хилцүүлэг явуулж байгаа ашигт малтмалын тухай хуулийг та ер нь юу гэж харж байна? Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн хувьд бол харьцангуй юм таатай одоо бүс нутагтай тийм ийм орчин гэдэгт бол хөрөнгө оруулагч нар бүгд байр суурь нэгддэм болов гэж би дүгнэдэг. Гагцхүү нөгөө дүгнээд байжсэн орчин маань ойр ойрхон өөрчлөгдөд байвал тодорхойгүй байдал үүсдэг. Жишээлбэл бид нэг хууль гаргахтаа сайн бодож жоод гаргачаад тэрэн доор хаяж нэг 15 жил явдаг байх хэвээр. Тэгэхгүй болохоор гадаадын хөрөнгө оруулагчдаас одоо ямар зүйл анзаарагдаад байдаг вэ гэхээр танаа энэ хууль чинь тэгэл дороо солигдчих юм биш үү? Энд гарсан засгийн газрын шийдвэр чинь дороо өөрчлөгдчих юм биш үү гэсэн ийм хандлага байдаг. Тэгэхээр энэ дээр магадгүй нөгөө Монгол хүмүүсийн бас тийм нүүдэлчин ахуй соёл гэдэг маань бас бидэнд ингээд тодорхой хэмжээнд үлдсэн юм байдаг гэж магадгүй. Монгол бизнес эрхлэгчнэр хүртэл бас тийм хандлага гаргадаг штеп. Нуулаг үлгээд. Одоо өнөөдөр тийм гэж ярьчаа маргааш нь за боллоо гэдэг ийм яриад идэх тал байдаг. Буцамтгай гэсэн үг. Буцамтгай. Тэгээ эргэж буцамтгай гэж хэлж болно. Харьцангуй одоо гадны зарим одоо улс орнуудтай харьцуулах. Тэгэхээр энэ тал дээр бид нэр аль аль талдаа бас өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нар хамгийн таатай хөрөнгө оруулалтын орчин хүсэж байгаа юм биш. Ер нь бол тогтвортой байхыг л хүсэж байгаа л гэж би ойлгодог. Тогтвортой бус байдлаа таны бодлоор одоо яг алдах гээд байна уу эсвэл яг тогтвортой байдал маань тодорхой хэмжээгээр эрсдэлд орсон явж байна уу? За ерөнхийдөө тогтвортой байдлын хувьд бид нэг тийм зарчмын өөрчлөлт гаргасан гэж би ерөөсөй бодохгүй байна. Ер нь сүүлийн үед Монгол гэдэг улс маань олон улсын хөрөнгө оруулагч нарын радар дээр маш хурцаар гарч ирлээ шүү дээ. Тэр өнцгөөс л хүмүүс одоо энд Монголд нэг жоох юм хөдөлгөд айгүй томоор ярьдаг болчих. Тэрнээс өмнө нь их мундаг байжгаад одоо монголчууд нэг тогтворгүй болсон юм бол байхгүй. Бид бол байдгаараа л байж байгаа. Манай Монгол улс хөгжиж байна, компаниуд нь томорж байна, төр засгийн хүчин чадах улам сайжраад явж байгаа. Илүү гадаадын хөрөнгө оруулагч нар энийг одоо их соргогоор анзаардаг болжээ. Тэгэхээр бид Монголын бизнесмэнүүд Монголын төр засгийн эрдэмтэн мэрэгд маань энийг зөвөр ойлгоод бидний дотроо хэлж ярьж байгаа юмыг дэлхий одоо маш их хичээж сонсдог болсон байх шүү гэдгийг зөвөр ойлгоод жоохон бодолтой нь явуурл ярьчвал тэгэл болчихж байгаа. Тэгэхээр мэдээж энэ мөнгө орж ирэх гэж байгаа мөнгийг авахын тулд тодорхой өрсөлдөөн явна. Мянмар гэдэг шинэ улс байж байна, Монгол гэдэг улс байж байна. Хэрвээ Мянмар гэдэг улс Монголоос илүү тогтвортой харагдвал тийшэл явна. Яг хөрөнгө оруулалт Монголд орох болон багасна гэдэг маань хэр зэрэг бодиттой одоо хүчин зүйл эсвэл шалтгаан болж чадах юм бэ? Одоо үнэхээр хараад үзэхэд таны бас түрүүний хэлдгээр Аз твтэй ингээд аваад үзэхлээр татварын орчинчдэр улс төрийн тогтвортой байдал хичнээн шүүмжил дагуулдаг ч гэлээ тэр бусад улсуудтай харьцуулахад одоо шилбэл миний хувьд гэх юм бол Монголыг болоод Мянмар руу хөрөнгө оруулалт явж байхад бас их юу гэдэг чинь үл итгэнгүй л ханддаг л да. За ерөнхийдөө 3-4 одоо өнцгөөс харах хэрэгтэй болох баг. За бүр глобал макро буюу олон улсын макро эдийн засгийн сууринаас нь авч үзэх юм бол 2008 оноос хойш хямарсан. За энэ хямралын жилүүд дэлхийн хамгийн том төв банкуд болох те Америкийн төв банк, Европын төв банкуд бол тасралтгүй мөнгө хивэлж зах зээл рүү нийлүүлж байгаа. Муудсан хөрөнгүүдийг худалдаж авч өөрийнхөө баланс дээр нэгтгэж. Америкийн төв банк Америкийн засгийн газрын бонд хэдэн триллионоор нь худалдаж авч штэ. Энэ болгоны хариуцлага мөнгө хивэлж гаргаж байгаа. Тэгэхээр энэ их мөнгөний нийлүүлэлт маань эргүүлээд бүс нутгийн хөрөнгө оруулалтын сангуудын одоо хэмжээг маш их томруулж өгч байгаа. Одоо жишээлбэл бид ярьдаг те BlackRock гэл 3.6 триллион доллар удирдах шин. Германы эдийн засгийн хэмжээтэй
мөнгө удирддаг хөрөнгө оруулалтын сан жишээлбэл. За Америкийн, Канадын тий, за Европын тэтгэврийн сангууд байна. Хувийн тэтгэврийн сангууд байна. Mutual фандууд буюу хамтын сангууд байна. Hedge фандууд буюу одоо эрсдлийн сангууд байна тий. Энэ бүх одоо сангуудын маань хэмжээ маш их болж байна. За ингээд Америкт эдийн засаг удаан байна. Японд сүүлийн 20 жилийн эдийн засаг бүр гацаад зогсчлоо. За Европт бол ерөөсөө суур одоо мөнгөний бодлогын түвшинд суур одоо хямралтай болсон байж байгаа. Тэгэхээр энэ мөнгүүд emerging market буюу за Монгол шиг frontier market буюу шинээр гарч иж байгаа энэ зах зээлүүд рүү яалтчгүй цутгаж орж ирэхэд бэлэн болчиход байна. Тэгэхээр Монголын зээлжих зэрэг л одоо харьцангуй бага байна. Дахиад дэшегээр 2 шатлал дээшлэхэд ерөөсөө ийшээ хэдэн тэрбум доллар орж ирэхэд бэлэн болцсон байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр мэдээж энэ мөнгө орж ирэх гэж байгаа мөнгийг авахын тулд тодорхой өрсөлдөөн явна. Мянмар гэдэг шинэ улс байж байна. Монгол гэдэг улс байж байна. Хэрвээ Мянмар гэдэг улс Монголоос илүү тогтвортой харагдвал тийшэл явна. Тийм учраас өнөөдөр Монгол улс маань бас өөрийнхөө PR одоо имижэд те олон улсад байгаа имижэд бол анхаарал хандуулах цаг болсон гэж ойлгож байгаа. Бусад улстай харьцуулахад бас түүхээ хараад үзэх бол бусад хөрөнгө оруулагч байна илүү их хэмжээгээр тэднийг илүү татах давуу талтай юм да тийм үү? Давуу тал байна. Би одоо олон улсын хөрөнгө оруулалтын хурлууд дээр ерөнхийдөө ийм санааг бас гаргаж хүмүүст ойлгуулахыг хэрэгэлцдэг. Нэгдүгürt Монгол улсад хилийн зөрчилдөөн гэж юм алга. Тэ Монгол улс хятадтай юм уу Оростой ямар нэг хилийн маргаан алга. Энэ маань өөрөө геополитикийн нөө эрсдэл талаас нь ярих чинь эрсдлийг бууруулж гэж. Хоёрдугаарт Монгол улс бол үнэхээр бодиттой ардчлал мөн. Монгол улсын одоо төр зэсэг харьцангуй удаан шийдвэр гаргадаг ч гэдэг юм уу те харьцангуй удаан хөдөлдөг олон хүний консенсус буюу санаа бодлын одоо нэгтгэх гээд уддаг маань энэ ерөөсөө ардчлал бодит утгаараа явж байгааг харуулж байгаа. За гуравдугаарт Монгол улсад одоо шашны буюу үндэстэн хоорондын мөргөлдөөн гэж юм байна. Бид маань тэр одоо ихэнхдээ буддизм те одоо 90% Монгол үндэстэн ийм улс байж байгаа. Тэгээ мэдээж бүхэлдээ Монгол улс те. Тэгэхээр үндэстэн хоорондын мөргөлдөөн шашны мөргөлдөөн гэж юм байна. Гэтэл Мянмарт өнөөдөр одоо муслимууд нь буддизмуудтайгаа байлдаад буддизмууд нь дахиад дотор гурав хагарчаад мужаар хуваагчаад ингээд үндэстэн хоорондын шашин хоорондын 3-4 дайн зэрэг явж байгаа ч гэдэг. Тэгээд дээрэс нь төр зэсэг нь өөрөө энэ чинь арчилсан мөн үү биш үү гэдэг ийм асуудал ирэх. За дөрөвдүгээрт нь Монгол улс тийм нийтийг хамарсан малариач гэдэг юм уу тийм одоо нийтийг хамарсан тийм өвчин тахал тийм юм алга байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч ирэхэд үнэхээр таатай бүс нутаг мөн. Жохон хүүтнийгээс тооцвол. За Улаанбаатарын утааг арилгах юм бол энэ үнэхээр бас энэ хэсгийнхээ санхүүгийн төв байх боломжтой ийм нутаг гэж харж байгаа. Ер нь даатгалын журмаар яваад үзэх юм бол энэ утааг даатгалын тогтолцоог ашиглаад яаж арилгаж болох юм бол энэ талаар ер нь судалгаа хийх юм бол зүгээр сонирхож асуух шүү дээ. Ерөөсөө энэ боломжтой даатгалын тогтолцоогоор ашиглаад л ерөөсөө эрсдлийг бууруулах хэрэгтэй. За манайд эрүүл мэндийн даатгал гэдэг юм маань ерөөсөө хөгжөөгүй. Хувийн улсад л даатгалдаг штэ бид нар. Эрүүл мэндийн даатгал улсад хийгээд хайчиж байгаа. Хэрвээ энийг хувийн секторт эрүүл мэндийн даатгалыг зарим хувийн хийдэг болгочих юм бол энэ хувийн даатгалын компаниуд чинь судалгаа юм. Дундаа миний түрүүний хэлснээр нийлээд нөгөө Америкийн даатгачдын холбоо шиг те дундаа эрдэм шинжилгээний хүрээлэн байгуул. Ингээд Монгол улсын хүн амын наслалтанд юу нөлөөлж байна? Яагаад өвдөд байна гэдгийг судлана, шинжлэх ухааны үндэстэй. Ингээд тодорхой судалгаа гаргаж. Гэтэл өнөөдөр манад ийм судалгаа огт байхгүй гэж одоо хэлчихэд баг болох байх. Би бол дотроо нэг ийм битүүхэн айцтай байдаг. Одоогоос нэг 10 гаруй жилийн дараа энэ утааны хор уршиг гарна. За ямар хэлбэрээр явах вэ гэхээр ерөөсөө энэ бол амьсгалын замын хор тавдар. За дээрээс нь зүрх судасны системийн өвчлөлөөр гарч ирнэ. Үндсэндээ уушигны хор тавдар гэдэг өвчлөл маш томоор гарч ирнэ. За цус аргах тэр архаг астан бронхит гэдэг ийм юмнаас болоод эргээд зүрх нь мууддаг ийм юм бол гарч ирнэ. Тэгэхээр өнөөдөр Монгол улс юуны төлөө байгаа юм бэ гэхээр Монгол улс бол иргэдийнхээ сайн сайхны төлөө л байгаа. Тэрнээс уурхаануудын төлөө байгаа юм биш. Тийм учраас энэ утааны гол асуудал юу гэхээр энийг ийм дөрвөн уулан доторх тогоо шиг ийм юм дотор хүн амынхаа хот дотроо хүн амынх нь одоо тал гаруй хувь нь ирээ суудсан албан бусын нэмэгтэр зэрэг ингээд суудаг ямар ч эрдэм шинжилгээний судалгаа байдаггүй та өөрөө мэдж байгаа бох те одоо нөгөө агаарын бохирдлыг хэмждэг станцуудаас харахаар хүлцэх төвшнөөс тэдэн хуваар илүү биш те тэд дахин 5 дахин 4 дахин их гэж гарч байгаа. Тэгэхээр тэр хүлцэх стандарт гэдэг юмыг мэдээж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол тодорхой судалгаа шинжилгээнд дээр гаргасан байж байгаа. Тэгэхээр ерөөсөө манай дээр одоо шийдвэр хурдан гарахгүй байгаа гол шалтгаан нь судалгаа алгаа.
дөрвтэй судалгаа гэж юм алга. Тэгээ энэ л чиглэл дээр одоо мандал даатгалын үед бид нэр ажиллаж байна. Бизнесээ хийгийнхээ хажуугаар ийм судалгааны ажлууд тодорхой хэмжээний хөрөнгө хүч зарцуулаад ажиллаж байна. Гэхдээ мэдээж ганц байгууллагыг дийлэхгүй нь ойлгомжтой. Харилцагч нартаа иргэдэд илүү тийм одоо инспирэшн гэж ярьдаг те илүү урам зориг амьдралыг бас илүү өөртөө итгэлтэйнүүдээр харах тийм боломжийг олох үүднээс энийг хийсэн. Танай компанид ярихлаар мандал даатгал гэдэг компани маань яг бусад компани байхгүй яг ямар давуу талтай вэ? Одоо түрүүний мэдээж хэлсэн дээр судалгаан дээр суурь судалгаа янз бүрийн асуудал дээр илүү их санаа тавьдаг мэдээж давуу тал болох байх. Урт удаа хугацаанд гэсэн үгнээс. Яг бусад компани байхгүй яг ямар давуу тал? Бид харилцагчаа бэлдэж байна. Бид харилцагч яг ямар төвшөнд эрсдийг удирдах ёстой вэ гэдэг тал руу харилцагчийн боловсролын маш өргөн үрээтэй програмууд хийж байна. Бид нар одоо жишээлбэл Монгол улс жилдээ нэг удаа зохион байгуулдаг эрсдлийн форум гэдээ байж байгаа. Энийг хамтар зохион байгуулж байна. За, компанийн одоо санхүү эрсдэл хариуцсан захирлууд зориулаад эрсдлийн менежментийн сургалтууд явуулж байна. За, ард иргэдэд зориулаад жишээлбэл эрсдлийн одоо талаарх мэдлэг боловсрол олгосон юм телевизийн програмууд хийж байна. За, интернетээр дамжуулаад видео хичээлүүд цацж байна. Ерөнхийдөө бид одоо хийж байгаа бизнесээ өнөөдөр олох ашиг гэхээсээ илүү урт хугацаанд Монгол улсын одоо тийм Монголын ард иргэдэд оруулах бидний хувь нэмэр гэдэг талаас нь харж байгаа. Тэгэхээр суур философийн хувьд бас тодорхой хэмжээний давуу тал гарах юм болов уу гэж дотроо итгэж байна. Гэхдээ мэдээж бүгдийг үр дүнд харуул. Тэгэхээр ирээдүйд би танд одоо яг энэ ямар байсныг магадгүй хэдэн жилийн дараа танд илүү дэлгэрэнгүй хэлж өгөх. Одоо бол бид яг ийд хийж байна. Тэгэхээр бас харилцагчаа бэлдэх гэдэг бол бас чухал зүйл ойлгомжтой. Хамгийн сүүлд гэж ярьж болно л да. Танай компаниас бас ивентэд гэж хэвлүүлсэн нэг ном бас анхаарал их татсан л да. Стив Джобсын тухай ном байсан. Walter Isaacs-ны. Яг энэ номыг анх ивентэд гэж хэвлүүлээ гэдэг санаа анаас гарсан. За яг ерөнхийдөө бид одоо юу гэдэг манай компанийн хувьд ард иргэдийн боловсролд хэрэгтэй. За, ард иргэдэд одоо зөвхөн эрсдлийн удирдлагаас гадна бид энэний өмнөх жил эрсдлийн удирдлагын бас юм New York Times-ийн бестселлер номыг ивентгээд ингээ хэвлүүлж бас харилцагч одоо иргэдэд хүргэсэн байгаа. Жишээлбэл 200 гаруй мэс заслын эмчид бас өгсөн. Ягаад тэгэхээр эрүүл мэндийн салбар гэдэг маань бас маш их эрсдэлтэй. Хүний амийг одоо хутганы эрен дээр авч явдаг ийм салбар. Ерөөсө тэнд нэг жоохон бактерийн халдвар ороход нөгөө хагалгаанд орж байгаа юм маань амь эрсдэх юм магадaltaй. Маш олон тооны хүмүүс бас эмнэлгээс очиж халдвар авч тэрнээс уулж өвчлөлтөө. Тэгэхээр энэний эсрэг энийг яаж бууруулах вэ гэсэн юм ном байж байгаа. Нью-Йорк бестселлер. Энийг хийсэн. За, саяны Стив Джобсын ном маань бол илүү эрсдлийн удирдлага гэхээсээ харилцагч нартаа иргэдэд илүү тийм одоо инспирэшн гэж ярьдаг те. Илүү урам зориг, амьдралыг бас илүү өөртөө итгэлтэйнүүдээр харах тийм боломжийг олох үүднээс энийг хийсэн. Ер нь яг бас Стив Джобс одоо дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэгэд явж байна шүү дээ. Тэгэхээр яг энэхүү компани одоо түүхээс энэ хүний түүхээс бас монголчууд ер нь юг сурж болно гэж зүгээр хувийн бодлоо сонирхол байна. Яг уу мань хүний тэр ном дээр бичсэн санаанууд бас нэг лекц нь байдаг шүү дээ. Стэнфордын их сургуулийн төгсөлтийн юм дээр ирж нэг илтгэл тавьсан байна. Тэгээ тэн дээр бол мань хүн ерөнхийдөө юу гэж хэлсэн гэхээр 3-4 санаа хэлсэн байгаа. За, тэрний нэг нь бол та нар хэдийгээр өнөөдөр залууч гэсэн ирээдүйд бүгд үхэх болно. Хүн болгонд үхэл гэдэг тийм хувь тавилан оногдож байгаа. За, үхэл гэдэг бол амьдралын салшгүй нэг хэсэг юм аа. Тэгэхээр үхэхээс өмнө эхийг хийж бүтээ, зоригтой бай, дайчин бай гэсэн юм үндсэн санаа хэлсэн байдаг. Тэгэхээр энэ ном дээр ерөнхийдөө энэ үндсэн философи гарсан. Хүн яаж өөрийгөө бусдад зориулах ёстой. Өөрийнхөө амьдралыг бусдад хэрэгтэй зүйл одоо зарцуулж хийж бүтээж өнгөрч болох вэ гэдгийг ийм тод жишээ гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ одоо iPhone байна, iPad гэдэг ерөөсөө энэ хүн төрөлхтний амьдрал дээр чанарын өөрчлөлт гаргаж шít. Ийм нээлтийг хийсэн хүн ерөөсөө тийм сэтэлтэй байх юм болов уу гэж харж байгаа. Саяхан би бас нэг сэтгүүл уншиж ирсэн. Нэг буддын философч Монголын мундаг лам хүн ярилцлага өгсөн байл л дээ. Тэгээ мань хүн ярилцлаган дээр юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө буддын философт одоо хамгийн дээд аз жаргал бол бусдад хэрэгтэй зүйл хийгээд тэрнээс авах баясал юм аа гэж номлодгоо гэж хэлсэн баг. Тэгэхээр ерөөсөө Стив Джобсын амьдрал бол бүхэлдээ энэний үлгэр жишээ болсон гэж харж байгаа. Тэгэхээр Монголд ч гэсэн маш олон бас компани
одоо захирлууд, эзэд, мөн эрдэмтэн мэрэгчлэтнүүд энэ чиглэлээр ингээд ажилдаг. За ингэж ажиллах хүмүүсийн тоо улам их болов гэж найдаж байна. Ер нь Монголд Apple шиг компани үүсэх болов бүрэн боломжтой. Тийм түвшний амбиц бол бидэнд бий. Гагцгүй бид одоо өөрийнхөө дэд үтцийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл одоо 2004-өөс 5 оны хооронд одоо би тухай дилер байсан. Тэгэхэд миний Bloomberg-ийн дэлгэцэн дээр гарч ирээд Сауди Араб, Катар гэдэг улсууд улс орныхоо хөгжлийн шинэ одоо баримжааг зурж байна. Зүгээр л нэг газрын тос олборлдог нэг юм уул уурхайн жоохон бүдүүлэгдэх улс биш. Орчин үеийн улс болно гэж зорилго тавиад санхүүгийн төвүүд болж. За хоёрдугаарт нь маш том эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд их сургуулиудыг барьсан элсэн зүйлд. Тэгэд тэндээс маш олон одоо Америкаас, Европоос, Азаас эрдэмтдийн багийг өндөр цалин төлж аваачаад ингээ ажилласан. Өнөөдөр 2012 он болсон. Эхний нээлтүүд хийж байна. Өнөөдөр Сауди Араб, Катар улсын одоо эрдэм шинжилгээний байгууллагууд дэлхийн одоо шилдэг биотехнологи, цөмийн физик, квантум физик, мэдээллийн технологийн одоо нээлтүүдийг, ололтуудыг гаргаж эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө 6-7 жилийн хооронд хийсэн юм асуудал. Тэгэхээр бидэнд амбиц байгаад тодорхой хэмжээний санхүүгийн их усэр багт бол энэ бол бүрэн боломжтой. Монгол хүний оюун ухааны чадвар байна. Бидэнд өнөөдөр амбиц дутуу байна. Тодорхой хэмжээнд тэрийг эргэлтэнд оруулдаг санхүүгийн дэд үтц маань дутуу байна л гэж хардаг. Тэгэхээр л ерөөсөө хурд гэдэг та түрүүн ярьцлага ихэнд хэлжсэн. Удаан байна гэдэг. Ерөнхийдөө Монгол хүмүүс бол одоо ганцаарчилсан лидершип одоо манлайлал шийдвэр гаргах чадвар маш өндөр. Монголчуудын хувьд нэгдэж сэтгэхүйн хувьд давуу тал гэж байна уу? Яагаад үнэхээр тэгж харж байгаа гэхлээрээс нэг талаас ажиглаад байхад монголчууд маань чамин юмд хэтрэх дуртай. Стив Джобсын философи бол үндсэндээ юм энгийн байх ёстой. Энгийн байх тусмаа хэрэгтэй байх ёстой гэдэг тэр философичхон монголчуудын хувьд хэр зэрэг бууж чадах бол. За яг ерөнхийдөө би мэдээж миний туршлага энд гологдох бах энэ асуултанд бүрэн дүүрэн хариулахад тодорхой хэмжээ нас залуу байна. Гэхдээ яг ингээд нэг 10 хэдэн жил санхүүгийн байгууллагт хүн удирдагдаад ингээд явж хахад нэг ийм анзаарэгддэг. Ерөнхийдөө Монгол хүмүүс бол одоо ганцаарчилсан лидершип одоо манлайлал шийдвэр гаргах чадвар маш өндөр. Багаараа нийлж нэгдсэн зорилгод хүрэх тал дээр харьцангуй сул. Жишээлбэл хятад хүнтэй харьцуулахад ч юм уу эсвэл Америк хүнтэй харьцуулахад нэг иймэрхүү асуудал харагддаг. Тэгэхээр тэр ганцаарчилж шийдвэр гаргах чадвар сайн байна гэдэг маань юг харуулж байгаа гэхээр одоо шинэ нээлтүүд, шинжлэх ухааны нээлтүүд, за том амбицтай үйлсүүдийг хийх юм боломжтой гэсэн үг. За багийн шийдвэр гаргаж чадахгүй байна, жоохон удаад байна гэдэг маань эргүүлээд том бүтээн байгуулалт хийх чадвар бол жоохон сул байна гэдэг юм харагддаг. Тэгэхээр энэ багийн ажиллагааг хөгжүүлдэг ийм дасгалуудыг дунд сургалтын програмд оруулах хэрэгтэй гэж үздэг. Бидэнд яг үүндээ одоо логарифм хувиргаж боддог иргэд биш. Ерөөсөө улс орны ирээдүйд авч явах баг болоод ажиллаж чаддаг, удирдах чаддаг. Эсвэл хэн нэгэн удирдах байгаа бол удирдлаганд нь байгаа нь удирдуулж чаддаг бас байх хэрэгтэй шүү дээ. Дагуулах ёсон гэдэг. Энийг энэ дунд сургуулийн програм заавал хийх ёстой гэж би дотроо бодож байдаг. Монголчуудын хувьд одоо юу гэж ялангуяа залуучууд явж штэ Стив Джобс шиг одоо ингээд юм адилхан яриаг нь сонсоод бичрээд бас үнэхээр яг хэлснийг нь юу гэж хэлж вэ гэдээ дараа нь ухаж бодоод суужмаар тийм хүмүүс бас байдаг шээ. Миний хувьд бол байдаг гэсэн үг. Өөрийн хувьд бол яг одоо Монгол тийм хүн байна уу? Байлгүй яах вэ? Бас манай одоо залуучууд ер нь монголчууд их сониуч харддаг юм шүү дээ. Одоо 50 настай хүнтэй ороод ярьсан ч гэсэн үгүй тэр хүүхээ Нью-Йоркт чинь тэгдэм биш үү гэж өөдөөс ярьж лээдэг те. Одоо эртээд нэг 60 настай ах над руу уцтаал үгүй одоо энэ форексийн арилжаа хийх гэсэн алив чи над зөвлөөч гэж ах чийд. Тэгэхээр харьцангуй тийм сониуч бас нүүдэлчин соёлоос болоод их прагматик те. Ерөнхийдөө иймэрхүү улсууд шүү дээ. Тэгэхээр ер нь энэ одоо давуу талыг ашиглаад өсрөнгөө хөгжих боломжтой л гэж дотор хараад байгаа. Гагцуу зөв системийг л бий болгох хэрэгтэй байна одоо. Мандалдлууд одоо дараа нь одоо хэрэглэгчтэй барьж байгаа бэлэг юу вэ? За бидний хувьд яг
одоо шинэ tailor made бүтээгдэхүүн гэж ярьдаг. Яг хэрэглэгчийн онцлог тохируулсан юм бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Байгууллагын болон иргэдийн. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо компаниуд бол нэг юм ерөнхий бүтээгдэхүүн гаргаж сууж идэг бол бидний хувьд бол ерөнхийдөө тухайн салбарын, тухайн хэрэглэгчийн онцлогтон тохируулж одоо эрсдлийн удирдлагыг хүргэж байна гэсэн үг. Тэгэхээр ийм юм руу 2013 онд нэлээд одоо 12 онд эхлүүлсэн ажил байгаа. 13 онд энийг бүр баттгаж ажиллана гэж ингэж бодож байна. За мэдээж эрсдлийн одоо боловсролынхаа асуудлуудыг улам цаашд гүнзгийрүүлнэ. За манай мандал даатгалын хажууд Мандал Asset Management гэдэг компани байгуулагдсан байж байгаа. Энэ 11 онд байгуулагдсан. Тэгэхээр энэ компани дээр юу хийж байгаа гэхээр хувийн тэтгэврийн сан, хувийн хөрөнгө оруулалтын сан гэдэг энэ цоо шин санхүүгийн институтуудыг эхлүүлэх гээд одоо шавын тавиад бүтээгдэхүүнийг гаргаад ингээд ерөөхдөө явж байна. Тэгэхээр энэ маань өөрөө нийгмийн хөгжил, эдийн засгийн хөгжлийг ард иргэдэд хуваарлахад одоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ийм санхүүгийн институтууд байж байгаа. Монгол улсад бол одоо ийм институтууд байхгүй учраас Монголын ард иргэд өнөөдөр эдийн засгийн өсөлтөөс хувь хүртэх боломжгүй байна уу гэж би хувьдаа хардаг. Яагаад тэгэхээр хувийн тэтгэврийн сан, хувийн хөрөнгө оруулалтын сан маань иргэдийн нэрийн өмнөөс компаниудын хувьцааг худалдаж авдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж маань энэ сангууд орж ирж ижил хөгжиж байна. Өнөөдөр манай хөрөнгийн зах зээлийн хувьд гол асуудал бол ерөөс худалдан авч байхгүй болсон. Маш олон компани захирлуудтай очиод уулзахад хувьцаагаа гаргамаар байна, томормоор байна. Зөвхөн Монголдоо биш олон улсад үзмээр байна. Тэхийн тулд над илүү их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Дан банкны зээлээр явахгүй байна гэдэг ийм асуудалтай байна. Тэгээ хөрөнгийн бирж дээр очиж хувьцаа гаргахаар тэрийг худалдаж авах хүн байхгүй. Ард иргэд маань хөрөнгө оруулалт сан болон тэтгэврийн сан маань байхгүй байгаа учраас одоо нэг нэгээрээ очиод хувьцаа авахгүй нь мэдээж ойлгомжтой. Цахилгаан станцын инженер залуу бол тэр л ажлаа хийх болохоос одоо дахиад хөрөнгийн бирж дээр ирээд хувьцаа судлах юм зав зай одоо тийм боломжч байхгүй шүү дээ. Нэг бодлын олон нийтийн иргэдийн одоо хөрөнгийн зах зээл юм тэр талаар байгаа мэдлэг боловсрал бас цаашаага улам өргөжих шаардлагатай гэж харуулж байгаа юм даа. Тий. Мөн хууль эрх зүйн орчин шинжилгээ гэсэн. За тэг үнэхээр их баярлалаа. Тэгээд бидний хувьд бол өөрийн чинь маш сайн мэдж байгаа. Зөвхөн Bloomberg-ийн хэрэглэгч төлөвийг бас Bloomberg-ийн үзэгч гэдэг утгаараа маш сайн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд хүрэлцэнээр танд маш их баярлалаа. За их баярлалаа. Сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгээд бас энэ Bloomberg телевизийнхээ хамт олон амжилт хүсье. Би бол бас энэ манай ард иргэдийн санхүүгийн боловсрол, эдийн засгийн боловсрол ирээдүйн хөгжилд бол маш чухал алхам боллоо гэж үзэж байна. Танай телевиз байгуулагдсанаар амжилт хүсье. За их баярлалаа. За.